За сайн байна уу? Энэ харилцааны одоогийн байдал, таран уншлага, давтай морил. За тэгэхээр энэ сонгодог үзрүүр нь 3 групп байгаа. Эхний групп нь хэрэг 16-ын тоотой, хоёр дахь групп нь 8-ын тоотой, буг хандгаа юм уу? За 3 дахь үзэр нь болохоор нохой 23-ын тоотой. Гэт ийм 3 үзэр сонголтууд байна. За тэгэхээр бичлэг нь мэдээж 2 хэсэгтэй. Эхнийх нь хэсгээр нь болохоор тойрын одоогийн байдал, таны болон нөгөө хүнийх нь байдал, бодол болон мэдрэмжийг тэгээ харилцааных нь нөхцөл байдлыг нь харж өгнө. За тэгээд бичлэгийн 2 дахь хэсгээр нь болохоор энэ харилцааны ирээдүй бөгөөд бас бус яг эхний уншлага дээр нь ямар шиг мэдээлэл гарснаас нь хамаарат асуултуудыг нь харж өгөх болно. За тэгээд бичлэгийн 2 дахь хэсгийг худалдаж авахын тулд энэ үзэж байгаа бичлэгийнхаа яг доор комент хэсэг дээр нь эсвэл description дотор нь үзэж авах холбоос тэр холбоосоор ороод шууд вебсайт дээр төлбөр хийгээ. Тэгээд вебсайтаас шууд үздэг байгаа шүү. Имэйл хүлээн гэсэн цаг алдах зүйл байхгүй болсон байгаа. За тэгээ бас нэг сануулга хэлэхэд би саяхан mind alignment process гэдэг их чухам энергийн ангаалтанд, энергийн бараг хагалгаа шиг зүйлэнд орсон байгаа. Маш тийм чухам онцгой сүрхий сүнсний ангаалтанд орсон. Тэгээ тэр ангаалтанд орчоод нэг 2-7 онцсон байж байгаа. Одоо хүн хагалгаанд орсныхаа дараа нь жоохон сэхээнд ордог даа, жоохон сэхээд тэгсэр нь ядрангуй байдалтай байгаад байдаг. Тийм байдалтай байгаа шүү анхааруулъя. Тэгээ хүмүүс би жоохон ядрангуй байдалтай уншлага хийчихгүй хүмүүс залхуурлаа, муухай нэрхтэй, дурамжхан энерги уншлага хийчлээ гэх гээд байдаг. Тийм байхгүй шүү. Зөвхөн ер нь хаалганаас гараад ирсэн хүн уншлага хийж байгаа гэж бодоход болно. Тэгээд уншлагын чанар бол ерөөсөд ордохгүй маа. За тийм ээ. Тэгэхээр гүн амьсгал аваад мэдрэмжтэйгээ холбогдож байгаад мэдрэмжт нь хамгийн нийст санагдж байгаа группыг сонгоорой. Групп номер 1 сайн байна уу? Та энэ хэрэг болон dogwood гэдэг хөзрийг сонгосон байна. Энэ хөзрийнх нь англи үг нь intelligence буюу оюун ухаан, ухаантай байдал гэсэн юм утгатай хөзөр байна. Dogwood гэдэг энэ ургамал нь болохоор яг ямар учиртай ургамал юм бэ? Мэдэхгүй байна. Ямар учиртай цэцэг юм бол ургамал цэцэг сайн мэддэг хүмүүс байвал комент хэсэгт үлдээж болно шүү. За хэрэг бөгөөд dogwood энэ оюун ухаан гэсэн үзэр гарч ирсэн учраас та болон таны асуулгаж байгаа хүний энерги нь ялтчгүй оюун ухааны төвшөнд холбогдсон харилцаа байна гэж харагдаж байна. За тэгэхээр зүүн талын хүн, баруун талын хүн гэд хөзөр суглана. Тэгээд айлч тал нь та байж болно. Заавал зүүн талын хүн нь та баруун талын хүн нөгөө хүн гэж байх шаардлага байхгүй. Баруун талын хүн нь та, зүүн талын хүн нөгөө хүн таны бодож байгаа хүн байх боломжтой. Тэгэхээр та хоёр яг одоогийн байдлыг нь одоохондоо хараад энергийн шалгалт болно. За тэгэхээр энэ харилцаанд хамааралтай буюу эхний хүнийг төлөөлөх хөзрийг авъя. Ace of Cups. Энэ хатны чи юу гэдэг вэ? Beaver гэдэг те англиараа. За хоёр дахь хүний хөзрийг авъя. Two of Cups. За яалтчгүй хоёр нэг бол нэгнээсээ салцгаасан эсвэл өөр хий нэгэн хүнээс салцгаасан байж болзошгүй хүмүүс байна. Яалтчгүй. За тэгээд хоёр хоёулаас жоохон төстэй энергитэй хүмүүс байна. Зүүн талын хүн нь болохоор хайртай жаад хайртай байха болсон. Баруун талын хүн нь болохоор ямарваа нэгэн харилцаанаас салсан хүн гэж харагдаж байна. Хин нэг үнтэй хосолсон байж байгаа. Тэр хосоосоо салсан байдалтай харагдаж байна. За тэгэхээр энэ нөхцөл байдал дээр нэмэлт хөзрүүдийг авъя. За харилцааных нь байдал яг ямар шиг байдалтай байна? Нэгэнтэйгээ хосолсон байж байгаа, нэгнээсээ салсан байх магадлал маш өндөр байна. Маш цөөхөн хүмүүсийн хувьд болохоор өөр хүнээс салсан хүмүүс байж болзошгүй. Зүүн талын хүн нь beaver ч одоо юу гэдэг вэ? Зурм биш ээ. Жирх биш ээ. Юу гэдэг вэ?
За Beaver-ийн англиар нэлчээд байгаа тий. Beaver нь болохоор өөр хий нэгэн хүн сэтгэлтэй байж байгаа тэр хүн сэтгэлгүй болсон байж болцсошгүй. Баруун талын хүн болохоор өөр хүнтэй ханилсан хоцолсон үерхсэн байж байгаа тэр хүнээс салсан байж болцсошгүй. Эсвэл хоёр нэгнээсээ салаад нэгэндээ хайртай байхаа болсон байж болцсошгүй. Ийм хоёр боломжит сонголт байна. За энэ харилцааны нөхцөл байдлыг харъя. Imagination хоёрын тоотой үзэр гарч ирлээ. Imagination гэдэг нь болохоор төсөөлөн бодох чадвар гэсэн утгатай. Тэгээд төсөөлөн бодох intelligence буюу оюун ухамсартай нь холбогдож байна тий. Адил утгатай үзэр. За зөв Beaver-ийнх нь нөгөө хүнийг их бодол болон мэдрэмжийг нь харъя. Aliens хар гаргийн хүн гинэ. За Пингвинийх нь Beaver-ийнхаа талаарх бодол болон мэдрэмжийг нь харъя. За дахиад үзэрнүүд авъя. Үзэр нь ямар Ace of Pentacles, Page of Pentacles гарч ирсэн байна. За нэмэлт үзэрнүүд авъя. Сахиуснууд нь энэ нөхцөл байдал дээр яг ямар мэдрэмжтэй байна вэ гэдгийг би хармаар санагдчихэв. X гинэ. За X гэдэг үзэр гарч ирлээ. За тэгэхээр энэ харилцаанд айгүй их сэтгэлийн шарах байна. Маш их сэтгэлийн шарах мэдээж байна. Page of Pentacles дахиад гараад ирсэн, Lovers нь гараад ирсэн. Цөөхөн хүмүүсийн хувьд энэ харилцааны ихэр төрлийн twin flame харилцаа байж болзошгүй. Нэг бол twin flame харилцаа эсвэл айгүй юм шаналгаатайгаар нэнээсээ салсан нэгнтэйгээ үл ойлголцсон юм хосууд байна гэж харагдаж байна. За зүүн талын хүнээс Beavers нь эхлэх юм бол Beaver нь пингвинийг айгүй тийм дэндүү хачин хүн энгийн биш хүн надад ерөөсөө ойлгогдохгүй хүн гэж харсан байна. Энэ хүн ерөөсөө ингээд миний ойлгох төрлийн хүн биш учраас аюулгүй мэдрэмж төрөөгүй change тэг хитрхи яг энгийн уулздаг байсан хүмүүсээс хитрхи ондоо байсан байна гэж харагдаж байна. Тэгэхээр Beaver-ийн хувьд пингвин нь болохоор хитрхи мэдэх хүн ерөөсөө мэдэх төрлийн хүн биш. Хитрхи ондоо байгаад байна. Тэр мэдрэмж нь өөрийг нь жоохон айлгаж байгаа харагдаж байна. Пингвиний хувьд болохоор Ace of Pentacles, Page of Pentacles пингвин айгүй юм пингвин дээр хэд хэдэн өөр уншлагууд орж ирж байна. Нэг уншлага нь болохоор пингвин нь карьер санхүүгийн тал дээр айгүйх анхаарсан байж болцсохгүй хайр дурлалыг тэр чигт нь үгүй гэж хэлээд хайр дурлал тэр чигт нь үгүй хайр дурлал үерхэл ерөөхдөө бол дэмий гэж тооцоод би өөрийнхөө карьер дээр анхаарах хэрэгтэй өөртөө боломжуудыг нээх хэрэгтэй гэж бодсон байж болно. Эсвэл пингвин нь Beaver-ийг ажлын түнш ажлын боломж гэж бодсон байж болно. За бас өөрөөр болохоор пингвин болохоор Beaver-тэй ийм дорвитоор материалын байдлаар хөрөнгө зарцуулсан, хөрөнгө оруулсан байж болзошгүй. Бэлгэсэлт авч өгсөн, байр авч өгсөн, машин авч өгсөн гэдэг ч юм уу те. Эсвэл би чамтай хамт амьдрмаар байна. Ингээд манад нүгэд ороод ирчих гэдэг ч юм иймэрхүү байдлаар пингвин нь Beaver-тэй арай их хэмжээний энерги хөрөнгө зарцуулсан, хөрөнгө болон энергиний хөрөнгө оруулалт оруулсан байж болзошгүй харагдаж байна. Тэгэхээр пингвин нь болохоор арай юм шороолог энергитэй хүн шиг мэдрэгдэж байна. Юм шороо энергитэй, шороо ордны хүн байж болцсохгүй. Шороо орд гэдэг нь өхөр матар охины ордуудыг хэлдэг. За тийм ээ. Харин Beaver нь болохоор арай тийм усархаг ордны хүн байх боломжтой. Тэр нь болохоор загас мэлхий хилэнц. За хэрвээ энэ хоёр хүмүүс ихэр төлөөд мөн болвол Beaver нь пингвинээс цухтаажж болцсохгүй. Ихэр төрлийн харилцаанд ерөөхдөө юм болж бүтэхгүй байхлаар нэг нь нөгөөхөөс цухтаад нөгөөх нь араас нь гүйдэг тал байх гэдэг тийм бол Beaver нь пингвинээс цухтаасан байж болцсохгүй. Хотон шуунаас цухтаасан байж болцсохгүй. Тэгээ Beaver нь хотон шуунаас айж байгаа шалтгаан нь бусад хүмүүс шиг санагдахгүй байна гэдэг нь угаасаа хүн ихэр төлтөйг уулзсангууд ихэр төл нь бусад хүмүүсээс шал ондоо мэдрэмжтэй байдаг. Ингээд харил нэгэнтэйгээ харилцаж байгаа байдал, дасж байгаа, дотносж байгаа байдал нэг л ондоо, нэг л сонин. Тэгээд ийм ондоо байдлаас маш олон хүмүүс айх тал байдаг байгаа. Харин ихэр төлөвд биш болвол
Beaver нь энэ хүнийг ерөөсөө нэг талаараа өөрийнх нь хүн биш гэж бодсон. Миний хүн биш. Ерөөсөө миний хүрээний хүн биш байна. Нэг бол надад хэтэрхий зэндаа өндөр эсвэл шал өөр зэндаанд байдаг хүн байна гэдэг ч юм уу те. Одоо надад орж ирж байгаа өдөр зургалтаа би хэлэхэр хүмүүс уурлаад илээ. Тэгэхээр дур зурглаа хэлэхэ байли. Тэ. За тэгэхээр дур зургал хэлэхгүйгээр тайлбарлая гэх юм бол Beaver нь тийм ерөөсөө миний хүрээний хүн биш байна. Миний хүрээнд байх хүн биш байна. Миний амьдралд багтаж шингэх хүн биш байна гэж үзсэн учраас Beaver нь пингвинээсээ цухтааж байгаа тал харагдаж байна. Тэгээ хоёулаа нэгэндээ сэтгэлтэй бол тодорхой хэмжээнд нэгэндээ сонирхол бол байна. Бүр ингээд сонирхлоос илүү хүчтэй мэдрэмжүүд ч байх боломжтой. Маш бага хэмжээний сонирхол бол бүр баараггүй байна. Гэхдээ Beaver нь айсан талтай пингвин болохоор жоохон хүндий өөрийнхөө сэтгэл хөдлөлөөсөө жоохон хүндий ядаг талтай байна. Тэгэхээр хоёулаа зүрхлүүгээ яг гүн орч чадахгүй байгаа тийм пингвинч тэр Beaver-ч тэр зүрхнийхээ үнэлүү бодит үнэлүүгүн нөрөө нь орч чадахгүй жоохон цааргалсан, имээсэн байдал хоёулангаас нь харагдаж байна. Тэгэхээр ихэр төлөвд мөн болвол Beaver-ч бай, пингвинч айл нэг нь төрүүлж зүрхтэйгээ нэгдээд өөрийнхөө мэдрэмжийг сонсдог болсон үед та хоёр ирэхэд бол нэгдэж чадна л гэсэн үг. Ихэр төлөвүүдийг нэгтгэх тийм ч хэцүү байдаггүй. Ихэр төлөвүүдийг нэгтгэхэд бол ерөөсөө өөрийнхөө мэдрэмж өөрийнхөө зүрхтэйгээ нэгтгэхэд ихэр төлөвтэйгээ дагаад нэгддэг. Тэгээд өөрийнхөө зүрх мэдрэмжээс цухтаангууд ихэр төлөв нь танаас цухтаад агаар илэрдэг. Гэх мэтчлэн. Тэгээд та зүрхнийхээ араар тавих гэдэг ч юм уу те. Зүрхнийхээ хүслийн араар нь тавих, зүрхнийхээ хүслээс урваад ах юм бол ихэр төлөв нь урвж байгаа араар тавьж байгаа гар илэрдэг байгаа. За тийм байна. Гэтэ уралт агаар тавилтууд нь хөвчлэн яг жинхэнэ гэхээсээ илүүтэйгээр жоохон хийсвэр чанартай байх гэдэг. За тийм байна. Нэмэлт мэдээллүүдийг харъя. Надад бол мессеж нь аягүй тодорхой санагдаж байна. Та бүхэнд ямар санагдаж байгаа бол үзэр унчлаа. За энэ харилцааны талаар нэмэлт мэдээллийг би захиусаас нь авмаар байна. Хоёр хоёулаа ууг нь бол хайр гэдэг зүйлийг маш ихээр эрхэмлдэг, номер 1-т тавьдаг. Хайр гэдэг зүйл хоёрын амьдралд маш чухал байдаг хүмүүс хоёулаа мөн байна. Гэхдээ энэ бодит үннийг бүр ингээд айгүй эсэргүүцдэг хүмүүс байна. Үгүй хайр хэрэггүй гэх тээ айгүй бишүүрхүү. Хайр гэдэг зүйлд айгүй бишүүрхүү ханддаг хүмүүс энэ хоёулаа. Сахиусаас нэмэлт мэдээллийг. Your spiritual journey is beginning. Одоогийн нөхцөл байдал юу ч тохиож ирсэн бай ерөөсөө ер нь таны сүнслэг аян замнал, сүнслэг хөгжилд бол нэмэр болж байгаа гэд бас дээрэс нь шин зүйл эхэлж байгаа, шин зүйлийн эхлэл нь тохиож байгаа гэж сахиус нь хэлж байна. Тэгэхээр бас ихэр төлөлийн харилцаа авах магадaltaй болоод эхэлж байна тий. Гэтэ ихэр төлөлийн харилцаа мөн эсхийг хизээч би танд хэлж өгч болохгүй шүү гэдгийг анхааруулъя. Та энийг өөрөө олж мэдэх хэрэгтэй байдаг. Ерөнхийдөө бол ихэр төлөв хинбэ гэдгийг яг баттай мэдхийн тулд нэг 3-6 сарын турш тогтмол толин засаглаа гэх юм бол тодорхой аяндаа баараггүй тодорхой болчдөг. За feelings connection тэгэхээр энэ харилцаа нь үнэхээр холбоос бол байна, мэдрэмж байна, сэтгэл үнэхээр бол байна. Хэрвээ та Beaver-ч байсан бай, пингвинч байсан бай, нөгөө хүнийгөө таныг тоодоггүй, нөгөө хүнийгаа энэ хүн намайг тоодоггүй шүү дээ, энэ хүн надад сэтгэлгүй шүү дээ гэж бодож ивэл та маш том эндүрчийн сэтгэл бол байна, хүчтэй сэтгэл байна. Тэгээ гаднаа илэрхийлж байгаа нь айгүй жоохон байж болцсошгүй. Гэхдээ дотроо мэдэрж байгаа нь айгүй юм хүчтэй мэдрэмж бол байна. Тэгээ мэдрэмж нь зүгээр шохоорхолч биш илүү гүн мэдрэмж байж болно. За тэгээ бас энэ хүзэрнүүд нь сахиусан танд юу хэлээд байна гэхээр өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө сүнстэйгээ сүнс мэдрэмж хоёроо холбож өгөөрэй. Энэ feeling spiritual гэдэг сүнс мэдрэмж хоёроо холбож өгөөрэй гэдэг зөвлөгөөг хэлж байна. Тэгэхээр та өөрийнхөө мэдрэмжтэйгээ бүрэн холбогдоогүй байх шүү. За би тэгээ та өөрийнхөө мэдрэмжтэйгээ бүрэн холбогдоогүй байна гэж хэлэнгүүт ёо ямар хэцүү юм бэ? Яаж холбох вэ гэх ингээ зовж сонсох шаардлага байхгүй. Ерөөсөө яг одоо үгүй амьсгал аваад өөрийнхөө мэдрэмжтэйгээ холбогдоо. Тэгээ зүгээр л яг одоо юу мэдрэж чинь тэрнтэйгээ зүгээр баг зэрэг бясалгаад суухад ер нь бол болно. Тэгээд бясалгалд суугаад өөрийнхөө нэг мэдрэмжийг олж аваад за окей мэдрэмжээ олгоод авчлаа гэ амраа. Тэгээ маргааш нь дахиж жоохон бясалгаад дахиад нэг өөр мэдрэмжтэйгээ холбоод ингээд баг багаар
өөрийгөө холбоод явах нь бол хамгийн зөв. За тэгээд толиноцгол их нь бас хамгийн зөв. Толиноцгол нь ихлээр мэдрэмжтэй холбохгүй байгаа тэр блок садаануудыг айгүй гой цэвэрхэн хурдан хугацаанд, амархан хугацаанд ээлтэй зөөлхнөөр толиноцгол нь ангааж өгдөг байгаа. Тэгээд толиноцголоо хийгээд ангууд хүн өөрөө автоматар цаанаасаа мэдрэмжтэйгээ холбогдож чаддаг болоод байдаг. Тийм тэгэхээр мэдрэмжтэйгээ холбогдноод зүгээр жоохон тайвшраад яг одоо байгаа нөхцөл байдлаа өөрчлөх гэж чихгүйгээр бодол ингэж оруулж ирэхгүйгээр хүчил чангаахгүйгээр зүгээр ингэж жоохон тогтож суунаал гэсэн үг. Ерөнхийдөө бол тогтож суuna. Тэгээд ингээд ахлаар аяанда та өдөр тутмын амьдралдаа юм хийжсэн ч гэсэн яаж ч өөрийгөө шахажсэн, хүчилжсэн, бодожсэн, ажиллажсэн бай хамаагүй мэдрэмжээсээ тасардаггүй болдог. Тэгээ мэдрэмжээсээ тасардаггүй болж байна гэдэг нь ихэр төлөөсөө тасрахгүй болно л гэсэн үг. За. Тэгэхээр ганц мэдээлэл харж өгье. Emotions, look deep within your emotions. За өөр хэлээд байгаа юм байхгүй. Ерөөсөө сэтгэл хөдлөл эмоц руу орж хараа, эмоц сэтгэл хөдлөлтөйгээ холбогдорой гэдэг чинь. Тэгэхээр энэ харилцаанд ерөөсөө та хоёроо сэтгэл хөдлөлтөйгээ холбогдох нь айгүй чухал байгаад байна. Тэгээ хэрвээ нөгөө нь таны азар ихэрдүүл нь мөн байж таарах юм бол та өөрийнхөө сэтгэл хөдлөлтөй холбогдсноор нөгөө нь автоматар бас сэтгэл хөдлөлтөйгээ холбогдно. Тэгээ нөгөө хүний өдөр тутамдаа хийж байгаа, амьдарч байгаа, амьсгалж байгаа зүйлсүүд нь танд бас сэтгэл хөдлөлтөйг холбогдсон туслах болно. За тэгэхээр уншлагын эхнийх нь хэсэг юм байна. Одоо уншлагын хоёр дахь хэсгээр нь энэ харилцааны ирээдүй, энэ харилцааны утга учир болон сахиусахын нэмэлт зөвлөгөөнүүдийг нь харж өгөх болно. Тэгэхээр нэмэлтийг нь авах гэж байгаа бол тунадахгүй уулзъя. Хэрэг бичлэгийн өндөрлөх гэж байгаа бол үнцэнтэй цагуулын энерги надад таваалцсан маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзах түр баяртай. Групп номер 2 уншлагада тавтай Марил. За та хандгай бол ааш гэдэг нь аашд модны төрөл байдаг хаа. Тэгэд ийм хүзрийг сонгосон байна. Энэ хүзрнийх нь утга нь болохоор strength буюу хүч чадал гэдэг утгатай 8-ын тоотой хүзэр байна. Энэ болохоор мажор арканагийн strength буюу хүч чадал гэдэгтэй маш төстэй утгатай хүзэр шиг санагдаж байна. За тэгэхээр таны асуулах гэж байгаа энэ харилцаа нь нэг талаараа юугч бол юугч тгсэх боломжтой их хүчтэй харилцаа гэсэн утгатай байж болно. Эсвэл энэ харилцаанд бүтэмжгүй хувь зайны биш харилцаа бол таныг илүү хүчтэй болгож байгаа гэсэн ийм хоёр боломжит утгатай хүзрийг та сонгосон байна. За тэгээ бас 8-ын тоон болохоор ихэр төлөв нэгдлийг бэлэгддэг тоо мөн байж болдог. 8-ын тоо хэвтэлд харах юм бол infinity буюу өөр төмөхийн тэмдэгт болж хувираад 100 бөгөөд 100 ийм цагираг, баруун цагираг хоёр нэглээд харилцан урсдаг, харилцан энерги солилцдог цагираг болж байгаа. Тэр тэмдэг нь ихэр төлөвтэй бэлэгддэг тэмдэгт мөн байгаа. За тэгэхээр одоо энэ уншлагын энэ харилцааны одоогийн байгаа байдлыг хараад өгье. Зүүн талын хүн, баруун талын хүн гэж харж өгөх болно. Аль нь ч таны бодож байгаа хүн байж болно. За зүүн талын хүний эхний хүнийх нь хүзрийг авъя. За сахиусан зөв хүзрийг харуулж өгөөрэй. Баярлалаа. Яст мэлхий. The Fool. Хөөхөн хүзэр гарч ирж байна. Тэгвэл шинээр мэндэлсэн яст мэлхийн хүзэр байна. За хоёр дахь хүнийх нь нөгөө хүнийх нь эсвэл баруун талын хүнийх нь хүзрийг харъя. Сонны хүзэр гарч ирлээ. Ace of Wands доош харсан гарч ирлээ. За. Маш сонирхолтой хоёр хүзэр гарч ирлээ. The Fool гэдэг 0-ийн тэгийн тоотой хүзэр нь болохоор шинэ эхлэлээ бэлэгддэг. Харин Ace of Wands нь болохоор ууг нь дээшээ харсан байвал бас шинэ эхлэлээ бэлэгддэг боловч энэ тохиолдолд доошоо харсан байгаа учраас шинээр эхэлж чадахгүй байх, хуучиндаа гацах гэдэг ч юм уу тийм утгатай хүзэр болж хувирж байгаа. За тэгээд энэ хоёр хүзрийн царай нь болохоор яст мэлхийн дээшээгээ харсан, шинээр эхэлж байгаа. Сон нь болохоор яст мэлхий рүүгээ харж байгаа. Өөрийгөө ингээд доош нь эргүүлэн байж яст мэлхий рүүгээ харж байгаа байдалтай байна. За тэгэхээр энэ нөхцөл байдал дээр нэмэлт хүзрүүдийг аваад тэгээд уншлагыг тайлж өгье. За энэ харилцааных нь нөхцөл байдал нь одоо ямар байдалтай байгаа вэ? За хэд хэдэн хүзрнүүд үнэлээ.
За энэ харилцааны нөхцөл байдал нь ямар байдалтай байна? The lovers доош харсан. За яст мэлхийн соныхаа талаар ямар бодол болон ямар мэдрэмжтэй байгаа вэ? Бодол тэгээ мэдрэмж. Сонон яст мэлхийнийхаа талаар ямар бодол ямар мэдрэмжтэй байгаа бол за энэ нөхцөл байдал дээр ерөнхий энергийн тайлбарлах үзрийг авъя. Ерөнхий энергийн тайлбарлах үзрийг авъя. Tested. Okay. Your strengths and weaknesses are being tested. Таны хүч чадал болон сул талууд шалгагдаж байна. Тэгэхээр ямар ч ихлээс нөхцөл байдал яалтчгүй бүр айгу таатай гоё ажралтай бол биш байгаа харагдаж байна. Ялангуяа the lovers нь доош хараад ирсэн. Ямарваа нэгэн салалт тохиосон байж болзошгүй. Эсвэл энэ нөхцөл байдалтай хүмүүс нэгнийгээ таарамжгүй, тохиромжгүй хүмүүсээ нэгдэг явуулж мэдсэн байж болно. За тэгэхээр яст мэлхий тал нь болохоор шинэ амьдрал буюу тусдаа амьдралыг эхлүүлэхээр шийдсэн байж болзошгүй. Энэ хүн миний хүн биш юм байна. Би өөр энэ хүнээс тусдаа амьдралтай юм байна. Би энэ хүнээс тусдаа амьдралыгаа эхлүүлэх болно гэж шийдсэн байж болзошгүй. Харин сонн болохоор өнгөрсөн болон ирээдүйдээ хорогдсноос болоод жоохон хорогдлтын байдалтай байгаад харагдаж байна. Judgment. За тэгээд за би дахиад жоохон хүзэрнүүд цуглаадах юм. Айгу хатуу орон шууд хэлэх гэдэг. Хэрвээ та яст мэлхийн мөн болвол энэ мессеж айгу арай хөнгөн арай сонсоход арай зөөлхөн тус болно. Гэхдээ хэрвээ та сон талын хүн болвол мессеж нь бүрнэхээр хүнд хатуу гарч ирнэ. Гэхдээ энэ хүнд хатуу гарч ирж байгаа мессежийг би таны сэтгэлийг шархлуулахгүйгээд энэ мессежийг дутуу хэлэх юм бол жоохон онцгүй. Сахиусууд нь танд ингээд амжилтад хэлээд өгөөрэй гэж байгаа нэлгээмжийг нь би дундаас нь уншингуудаа дундаас нь өөрчлөөд хэлж өгж байгаас ялгаагүй болчихно л гэсэн. Энэ бол ерөөсөө гоё тэгэх нь бол гоё зүйл биш, сайн зүйл биш. Ингэж мессежийг тараа уншлагын мессежийг дундаас нь солих бол ерөөсөө сайн зүйл биш юм а. Тийм учраас би яг 100% үнээр нь хэлэх хэрэгтэй гэдгийг сануулъя. За яст мэлхийн тал дээр Ten of Torches, Ace of Pentacles. За тэгэхээр яст мэлхийн тал дээр бол тийм байгаа даа тий. Соныгоо ирээдүйдээ алстаа яст мэлхийн гаргасан шийдвэр нь болохоор тийм ч амархан шийдвэр бас биш байна. Яст мэлхийн энэ хоёр хүн салсан тэг яст мэлхийн соныгоо хайсан гэдэг ч юм те салах шийдвэрийг яст мэлхийн талаас гарсан байж болно. Тэгээд энэ шийдвэр нь бас тийм ч амархан шийдвэр бол байгаагүй. Гэхдээ энэ шийдвэр нь одоохондоо хэцүүч гэлээ алстаа маш их үр жимтэй өөр өгөөжтэй зөв шийдвэр байх болно гэж дүгнсэн учраас одоо ийм төрхөө хугацаанд айгүй хэцүү шийдвэрийг гаргаад салж байгаа гэж харагдаж байна. Тэгээ би өөрийнхөө офисынхаа өрөөнийхөө хаалгыг хаацсан байсан чинь манай эмэгтэй муур өрөөнд орж ирэх гээд хаалга самартаад байна. Тэгээд сон нь болохоор энэ харилцаанд буцаж ормоор байгаа харагдаж байна. Тэгээ сон нь энэ харилцаанд буцаж ормоор байгаа шалтгаан нь яг чин сэтгэлээсээ нөгөө хүндээ хайртай гэхээсээ илүүтэйгээр нөгөө хүндээ айгүй хин дээрээ зарцуулсан. Тэгээ зүгээр ялагдал гэдэг ч юм уу хожигдлыг хүлээн зөвшөөрмөрг байгаа учраас энэ харилцааг тавьж явуулмаар байгаа мэдрэмж харагдаж байна. Тэгээ сонын талаас яг энэ хүндээ сэтгэлтэй гэвэл бас тийм сэтгэлтэй биш байгаад байна яалтчгүй. Тэгээ өнгөрсөн арай өөр тохиолдолд гэдэг ч юм уу те арай өөр дурсамжинд хорогдчиход байгаа учраас тэр дурсамжийг энэ харилцаагаар дамжуулан ангаах хүсэлтийн улмаас энэ хүнтэйгээ байх гэдэг харагдаад байна. Бас нөгөө талаараа энэ уншлага нь яаж хуурч болох вэ гэхээр яст мэлхийн уг нь сонтойгоо хамт бай, хоёлаа тэсий гүрий,
гүрий одоо хэцүү байгаа ч гэсэн хоёулаа хамт гүрий хоёулаа чаднаа хичээ яа гуйж штэ гэд яс мэлхийн жоохон хичээгээд гуйсан байж болцоошгүй хэрвээ тийм зүйл тохиосон бол сонон хуучин занаа тавьж явуулаагүй өөрчлөгдөхийг хүсээгүй тэ онцгүй зан чанаруудаа ерөөсө тавьж явуулахыг хүсээгүй онцгүй зан чанаруудаа хоригдсон ямарваа нэгэн зүйл өөрчлөгдөх шаардлагатай байсан боловч тэр өөрчлөлтийг оруулж ирч чадахгүй байсан байдалтай харагдаж байна. Тэгээд энэ нөхцөл байдал нь яг одоо сонинж таалт яс мэлхэнж таалт хоёулынгийнх нь хүч чадлыг нь шалгаж байгаа хоёулынгийнх нь төвшин ахилтынх нь үе мөч нь ирсэн байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр яс мэлхийн болохоор өөрийнхөө мэдрэмж сэтгэл хөдлөл хувь заяатайгаа арай илүү холбоотой байдаг хүн байна. Харин сонн нь болохоор айгүй юм олон шархнуудад баригдсан, төөрөгдсөн байгаа мэдрэмж төрж байна. Тэгэхээр сонны талд өөрийнхөө мэдрэмжээсээ илүү тусгаарлагдмал, илүү төөрөгдмөл байдалтай харин яс мэлхийн арай жоохон амар амгалан төрсөн, арай өөртөө холбогдож чадсан, арай нэг ирээдүй юу хаана яг ямар ч үстэй яаж амьдраад байгаа энийхээ утга учираа олсон байдалтай харагдаж байна. Тэгэхээр энергийн түвшинд болохоор сон бөгөөд яс мэлхийн хоёрт жоохон ялгаанууд айгүй харагдаж байна. Сурах зүйлсийн ялгаа бол энергийн түвшний ялгаа харагдаж байна. За харилцаан дээр нэмэлт мэдээллийг харъя. Өөр ямар мэдээллийг сахиусууд нь хэлмээр байна. Recognition, honor, тийм харилцаанд хүндэтгэл дутсан. The divine will help you recognize signs and miracles. Тэгээд та сономж бай яс мэлхийн ч ялангуяа та хэрвээ сон тал нь бол танд хорон ертөнц зөндөө ийм чиглүүлгүүдийг явуулж байна. Чиглүүлгүүдийг өгж байна. Энэ чиглүүлгүүд нь айгүй чухал, айгүй хэрэгтэй. Тэгээ энэ чиглүүлүүдийг бүүн анаарай гэсэн зөвлөгөөг хэлж өгч байна. Тэгээ яс мэлхийн талд өгж байгаа зөвлөгөө нь болохоор таныг үл хөндөлдөг зүйлсүүд хүмүүстэй ерөөд бол холбогдох шаардлага байхгүй. Бас энийхээ хажуугаар өөрийгөө бити үл хөндлөрөө. Үл хөндөтгэлийн асуудал байгаад шүү. За үл хөндөтгэл гэдэг нь болохоор өөрийнхөө хэрэгцээг өөр хүний хэрэгцээний доогуур тавих гэдэг ч юм уу. Тэгээ өөрийнхөө аз жаргалыг өөр хүний аз жаргалын доогуур тавих. Ерөнхийдөө энергийн түвшинд яг хорон ертөнц яаж үйлчлэх вэ гэхээр та өөрийгөө хайрлах тусам бусдыг дагаад хайрлаж яадаг. Та өөрийгөө номер 1 тавих тусам дагаад бусдыг номер 1 тавьж яадаг. Тэгэхээр та аминчхан биш байхын тулд бусдыг өөрөөсөө дээгүүр тавиад ах юм бол энэ нь бас бусдыг өөрөөсөө доогуур тавьж байгаа үзэгдэл болчдөг. Өөрийгөө ч доогуур тавиад бусдыг ч доогуур тавьж байгаа үзэгдэл мөн болдог. Ерөнхийдөө бол бусад хүнийг өөрөөсөө дээгүүр тавина гэдэг бол худлаа зүйл. Хийх хоосон чанартай зүйл өнөө боломжтой зүйл биш. Тийм ээ. Тэгэхээр жишээ ярихаар хүмүүс жоохон дургуйгаад байгаа учраас жишээ ярихгүй өнгөрөөч. Жишээ ярихлаар одоо нөгөө юун чихэр мэхэр гэдэг байгаа гэх хүмүүс бүр төөрөлдөөд байх шиг байлаа. Тийм болохоор өөрөө өөрсдийнхээ жишээг бодох нь үр дүнтэй байж болцсошгүй гэдээ үлдээч. Тэгээд жишээ хэлэхгүй байх нь үр дүнтэй нөө эсвэл жишээнүүд нь таалагддаг байсан уу? Комент сект бичээрэй. Би тэгээд комент уншиж байгаа бодож аваад дараагийн уншилгаа яаж хийх юм шийднэ. За. Одоо энэ нөхцөл байдал дээр ер нь юуг мэдвэл зүгээр вэ гэдгийг хараад өгье. Энэ нөхцөл байдал дээр юуг мэдвэл зүгээр вэ? За энэ харилцааны сайн бөгөөд муу зүйл гэдээ хараад өгье. Энэ харилцааны сайн бөгөөд муу зүйл, энэ нөхцөл байдлын сайн бөгөөд муу зүйлийг хараад өгье. Энэ нөхцөл байдлын сайн зүйл нь юу вэ? Хоёр үзэр гарч ирлээ. Энэ нөхцөл байдлын муу онцгүй зүйл нь юу вэ? Eight of Cups. Strength үзэр гараад ирсэн үү? Энэ хандгаа юу бугуу? Та бүхний сонгосон үзэр тий. 8-ын тоотой. 9 strength нь 9-ийн тоотой гарч ирсэн байлаа. 8 9 гэдэг энэ дараалсан хоёр тоо. За strength бас бухтай үзэр гараад ирлээ. Дээшээ харснаар за сайн зүйл нь болохоор 3 of Wands. За сайн зүйл нь болохоор та хэцүү нөхцөл байдалд айгүй юм уянхтай хандаж сурж байгаа нь бол сайн зүйл мөн гэж харагдаж байна. Тэгээд бас энэ хоёр хүмүүсийн хоорондоо нэгэндээ хуваалцсан зүйлсүүд нь бол үнэн зүйлсүүд бас мөн яг нэгэндээ худлаа ярьсан зүйл бол айгүй цөөхөн байгаа харагдаж байна. Хэрвээ нөгөө нэмбэр улаан цаан танд худлаа ярьсан байгаад байгаа бол тэр худлыг
Нөгөө яг худал гэж бол бодоогүй байж болцсохгүй, тодорхой хэмжээнд үнэн байсан байж болцсохгүй. Одоо яг худлынхаа гэдэг ч юм уу те худлыг нэг ухаад энергийн түвшинд бодоо үзэх юм бол үнэн байсан байж таардаг гэдэг ч юм уу. Иймэрхүү байсан байна. Яг жинхэнэ харилцаа, жинхэнэ холбоос бол байсан байна. Худал хуурмаг харилцаа бол биш байна. За энэ харилцааны онцгой зүйл нь юу вэ гэхээр энэ хүн тоор нэгнээсээ ер нь салахгүй байн нэгнийхээ амьдралд буцаж эргэж орж ирээд л ах болов уу? Эсвэл таны амьдралын бусад хүмүүс эсвэл нөгөө хүнийх нь өнгөрснийх нь хүмүүс нь байн садуулга байн орж ирээд ах болов уу? Энэ бол энэ харилцааны онцгой зүйл мөн гэж харагдаж байна. Одоо жишээлбэл нөгөө хүнийх нь X нь амьдралд нь байн орж ирээд гэдгээс болоод хоёр салж байгаа болвол салсан ингээ хагтсан болвол тэр нөхцөл байдал ерөөхдөө бол илаашрахгүй тэр хүмүүс нь зууралцсан хэвээрэл болно. За болчлоо, салчлаа гэж бодож яваад буцаа ороод ирдэг гэдэг ч юм уу те нэг иймэрхүү байдал харагдаж байна. Тэгээд энэ байн буцаж орж ирээд байгаа байдалд айгүй юм наалтамхай ядаргаатай мэдрэмж тэгэлсэн орооцолцсон байгаа харагдаж байна. Гэтэ сайн тал нь та иймэрхүү нөхцөл байдлыг давж гарч сурж байгаа нь ирээдүйд ямар ч юм онцгүй байдлаас нэг талаараа дасж байгаа нөгөө талаараа ингээд иймэрхүү онцгүй байдлыг аюу эвтэхнэр лагаар мундагаар ерөөсөө төгшөөхгүйгээр зохицуулж сурах боломжийг нь бол нээж өгж байгаа гэсэн үг. Энэ таны амьдралын зорилго, амьдралын хотог учирт нь аюу тийм чухал том сургаал муу юм а гэж харагдаж байна. За тэгэхээр бичлэгийнхаа эхний хэсэг ингээд бүрэн болсон мэдрэгдэж байна. Сохиосон сэтгэл нь хансан санагдаж байна. Бичлэгийнхаа хоёр дахь хэсгээр энэ харилцааны ирээдүг нь харж өгье. За тэгээд таны хувь зайны хүн ямар шуун байгаа вэ? Шинэ хүн амьдралд нь удахгүй орж ирэх нь үгүй юу гэдгийг нь бас бичлэгийн хоёр дахь хэсгээр харж өгнө. За тэгээ манай нэмэлтийг маань авахар болвол энэ бичлэгийн description руу ороод төлбөрөө төлөөд тэгээд шууд вебсайтаас үзэн имэйл хүлээхгүй төлбөр төлөхдөө олон улсын эрхтэй картаар эсвэл QR-аар төлж болно. Хэрэг нэмэлтийг маань авах гэж байгаа бол томд гуулзъя. Хэрэг бичлэгийн хэмжээ өндөрлөх гэж байгаа бол үн цэнтэй цаг үеийн энерги надад хаваалцсан маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя түр баяртай. Групп номер 3 уншлагадаа тавтай Марил. За тэгэхээр та болно таны бодож буй хүнийг илэрхийлэх хөзрүүдийг юу дөрөнд гаргаж ирээ. Зүүн талын хүн, баруун талын хүн гэж гарч ирэх болно. Тэгээ зүүн талын хүн таач хийж болно, нөгөө хүн хийж болно. Баруун талын хүн нь таач хийж болно, нөгөө таны бодож байгаа хүн ч яж болно. За тэгэхээр зүүн талын хүнийг бэлэгдэх хөзрийг нь харъя. The High Priestess гарч ирж байна. Чоноор бэлэгдсэн их санваартай эмгтээлэг энергитэй үзэр гарч ирж байна. За баруун талын хүнийг бэлэгдэх үзрийг харъя. Page of Swords татар бэлэгдсэн үзэр гарч ирж байна. Доош харсан байна. За тэгэхээр юун төрөнд таны сонгосон үзэр нь болохоор нохоо гэдэг энэ үзрийг сонгосон байгаа. 23-ын тоотой үнэнч байдал гэд нэртэй ийм үзрийг сонгочихъя тэгээд лиртэй. За тэгэхээр энэ үзэр надад юу бэлэгдэж байна вэ гэхээр энэ харилцаа нь удаан хугацааны өвөр шимийг өгөх харилцаа гэж харагдаж байна. За тэгээ 2 дээр 3-ыг нэмэх нь 5-ын тоо болдог учраас энэ харилцаанаас их зүйлийг сурна, ер нь их зүйлийг олж долоо, нэг зүйлсийг сүнсэндээ авч шингээн гэсэн утга илэрч байна. За бас тэгээд энэ харилцаанд хамааралтай бай. Нэг хүн эсвэл хоёулаа айгүй үнэнч хүмүүс байна. Нэг бол нэгэндээ үнэнч, эсвэл өөртөө үнэнч, эсвэл ямарваа нэгэн зориг, ямарваа нэгэн итгэл үнэмшилтэй айгүй үнэнч төрлийн хүмүүс байж болзошгүй. Айгүй тийм fixed нэрэг мэдрэгдэж байна. Астрологчд маань болохоор fixed гэдэг нь яг юу гэдгийг ойлгож байгаа. Fixed, астрологийн fixed гэдэг энэ үгийг монголоор одоо юу гэж орчуулдгийг мэдэхгүй нь орчуулга байхгүй байж болзошгүй. Fixed гэдэг нь болохоор ямар ч хэлээс астролог дээр жаахан зөрүүд ордуудыг бэлэгддэг ийм зүйл байдаг байгаа. Тэр зөрүүд ордууд нь болохоор хумах, арслан, хилэнц тэгээд матар байдаг хаа фикстүүд нь. За энэ дөрвөн ордууд ерөөхдөө бол жоохон зөрүүд чанарын нийгэмдээ тогтсон бол тэр тогтсон зүйл дээр гүрийгэл сэтгэл байгаад байдаг. Тэгээд нөгөө талаар айгүй тийм доктортай буйр суурьтай гэж тооцогддог ордууд байгаа. За тийм тэгэхээр та тийм үзрийг сонгосон байна. Тэгээд зүүн талын хүний бэлэгцөө хөзөр нь болохоор The High Priestess. Тэгэхээр энэ харилцааны нэг хүн нь үнэхээр зүүн бэлэгтэйгээ холбоотой юм байна. Им шидтэн маягийн хүн байна.
маш mysterious боёо айгүй нууцлаг нөгөө хүнд үнэхээр нууцлагдмал санагддаг, хувь заяаных нь хүн шиг санагддаг, хувь заяагаар учирсан юм шиг санагддаг, айгүй юм гүн шалтгаанаар учирсан юм шиг санагддаг. Тэгээд нэг л тийм энэ хүнд нэг л сонирхолтой зүйл байна гэсэн нэг тийм мэдрэмж төрүүлсэн хүн байна. Тэгээд дээрээс нь энэ The High Priestess San Martin Chon хүн нь болохоор угийн цаанаасаа бас ийм хүч чадалтай, хорвоо ертөнцтэй айгүй холбоотой хорвоо ертөнцийн нууцыг мэддэг гэдэг ч юм уу те. Хорвоо ертөнцтэйг холбогдож ярилцаж чаддаг ийм төрлийн хүн байх боломжтой байна. За харин нөгөө төрлийн хүн нь болохоор Page of Swords буюу дотор илэрхийлэх хөөсөр гарч иржээ. Энэ хүн ямар нэгэн зүйл хилээгээд огт хэлж чадахгүй гэд хоолойн дээр нь юм тэглээд байгаа хүн байна. Тэгээд энэ хүн магадгүй өмнө нь өөр ямар нэгэн харилцаанд айгүй их юм ярьдаг хүн байсан байж болцсохгүй. Одоо тэг өмнөх харилцаа гэдэг нь үерхлийн харилцаа ч байсан байж болно. Эсвэл бага насны гэр бүлийн найз нөхдийн харилцаа байсан ч гэж болно гэж чалчаал байдаг. Амар их юм яриалаадаг. Тэгээд тэр нь хүмүүст айгүй ядаргаатай санагддаг гэдэг ч юм уу. Тэрнээс болоод Трамп шарх авцсан төрлийн хүн байж болцсохгүй. Тэгээ тийм учраас одоо энэ Сан Мартин хүнийг Чон хүнээ ядраахгүй тулд зориуд нуруугаа гэд харуулсан байгаа харагдаж байна. Би харахгүй нөхцөл байдлыг харахгүй энэ нөхцөл байдал надад хамааралтай биш энэ нөхцөл байдал дээр зүгээр анхаарал бити анхаарал хандуулчих юм бол бид ингээд чалчаад салахгүй ингээд дагаад салахгүй наалдаад салахгүй би ер нь айгүй наалдамхаа би ер нь айгүй юм айгүй их too much те би ер нь айгүй их би латамжи бил болчих гэсэн юм нэг нэрэг баруун талын хүнээс гарч ирж байна. За гэтгсээр нээлт нь болохоор зүүн тал руугаа заасан хിവэрэ те. За тэгэхээр хоёр дээр нэмэлт хөзөр хоёрын нөхцөл байдал дээр нэмэлт хөзрийг харъя. За Чон үний бодол нөгөө хүнийг гих бодол болон мэдрэмжийг нь харъя. Чон хүнийх нь нөгөө хүнийг гих бодол болон мэдрэмжийг нь харъя. Тэгээд нохон үзэр гарч ирсэн дээр нь Чоны үзэр гарч ирсэн их сонирхолтой байна. За Queen of Pentacles бодол дээр нь Queen of Pentacles гарч ирлээ. Хатны зоос. Мэдрэмж дээр нь ямар үзэр гарч ирэх вэ? Хоёр үзэр наалтж байна. Two of Torches. Юм аялалд гарах гэж байгаа хоёр хүний зурагтай үзэр байна те. Доош харсан байна. За тот талын хүнийх нь бодол болон мэдрэмжийг нь харъя. Чоныг гих бодол болон мэдрэмжийг нь харъя. Тот хүнийх нь чоныг гих бодол болон мэдрэмж нь юу вэ? Сахиулсан оновчтой л гэдэг үү? Баярлалаа. Two of Beakers. За мэдрэмж нь болохоор Nine of Pentacles. Татна хэрвээ энэ харилцаанд ямар нэгэн хагцал тохиож байгаа бол хагцлыг нь татна авчирсан байна. За тэгээд энэ харилцааны одоогийн нөхцөл байдлыг нь харъя. Одоогийн нөхцөл байдлыг нь бэлэгдэх үзрийг харъя. Page of Torches. Page of Wands гарч ирлээ. Тэгэхээр та хоёр яг одоо харилцаагүй байж болцсохгүй, харилцаагүй байгаа шалтгаан нь татна Чоныгаа блокерсонтой холбоотой байж болцсохгүй. Блокерсон бүр хаасан, хаалга хаасан, үд хаалга хаасан, энэ замыг хаасан, энэ нөхцөл байдлыг бүгд нь хаасан байдалтай байж болцсохгүй. Татьяхан талынх нь бодол болон мэдрэмж нь болохоор би хүнтэй үерхмээргүй байна, би хүнтэй хамт баймааргүй байна, би нийлмээргүй байна, хосын ярилцаанд ормооргүй байна, би сингл баймаар байна. Сингл байна гэсэн ийм энерги гарч ирж байна. Тэгээд нөгөө талаараа бас татна өөр дээрээ тэгж бодож болгоч гэлээ. Чоныгаа ийм бодолтой байгаа, ийм мэдрэмжтэй байгаа гэсэн чоноос ийм хүлээлттэй байж болцсохгүй. Чон угаасаа сингл байхыг хүсэж байгаа. Надаар дутахгүй. Надтай байхыг хамт хүсэхгүй байгаа. Гэсэн иймэрхүү мэдрэмжүүд орж ирж байна. Харин Чоны талд болохоор нөгөөнийхээ талаар бодохоор юм амар тайван байр суурьтай, арай тогтвортой байж болох юм шиг санагддаг. Чоны үед Таттайгаа хамт байх нь боломжийн санагддаг. Гэхдээ мэдрэмжийн хувьд болохоор жоохон төөрөлдсөн, яахаа мэдэхгүй. За зөв яах вэ, нөхцөл байдал яах вэ гэдэг энэ нөхцөл байдал нь жоохон драматай, эдрээтэй.
Тэгээ дээрэс нь энэ тоттойгоо харилцах гэж оролдох бүрт хэрүүл үсэт байдаг гэж болцсохгүй. Хэрүүл маргаан үсэт байдаг учраас чон тоттойгоо харилцах гэж ярилцах гэж оролдохоо болсон байж мэднэ гэж харагдаж байна. За энэ нөхцөл байдал дээр нэмэлт төзрүүдийг харъя. Тэгээд хэрвээ энэ харилцаанд хин нэгэн хүн толинцгал гэдэг ч юм уу ангаалтай хийж байгаа бол ангаалтынхаа нэхэх ажлыг нь чон тал хариуцж байгаа харагдаж байна. За энэ нөхцөл байдал дээр нэмэлт мэдээллийг харъя. Чоных нь хөзрийг харъя. За дотных нь хөзрийг харъя. Тийм дотоод ангаалтай айгүй гүн хийж байгаа гэж харагдаж байна. Чон тал нь. За тод тал дээр харъя. Tested. Тэгэхээр тод тал дээр нь хорвоо ертөнцөөс янз бүрийн шалгалтууд орж ирж байгаа боловч энэ шалгалтуудыг бүгднгэн татн эсэргүүцэж байгаа харагдаж байна. Энэ шалгалтуудад тэнцчих юм бол чи дараагийн түвшиндээ хүрэх болно, илүү хүчтэй болох болно, шинэ амьдралаа эхлүүлэх болно гэдгсэн чинь энэ бүх зүйлсийг татн эсэргүүцээд үгүй би шалгалт өгөхгүй, үгүй би шинэ амьдралаа эхлүүлэхгүй, үгүй гэж заад толгоос ихсэрсэн байдалтай харагдаж байна. За энэ харилцааны нөхцөл байдлыг харъя. Honor. Энэ хоёр хүн хоёулаа энэ харилцааг тодорхой хэмжээнд хүндэлдэг, дээдлдэг гэж харагдаж байна. Тат дээр дахиад мэдээлэл харъя. Trust. Ерөөсөө итгэл байхгүй байна гинэ. Тэгээ итгэлийнх нь хүндрийнх нь зураг нь юм гэрлэлт хоримын зураг байгаад байна. Тэгээ ерөөсөө хайр дурлал хорим гэдэг зүйлд итгэхээ болцсон хүн байж магадгүй. Love хайр гэдэг зүйлд итгэхээ болчихсон хүн байна. Хайр гэдэг зүйл байхгүй, хайрыг эсэргүүцэж гин, хайр гэдэг худлаа, хайр бол шалгуур, хайр бол зовлон, үгүй хайрыг хүсэхгүй, үгүй бай. Үгүй бай. Хайр гэдэг зүйл ингээ үүдэн дээр нь хаалгын үүдийн тогшоод ирэх юм бол үгүй явж баяртай гэдэг. Ерөөсөө үгүй гэдэг хүн байна татна. Тэгээд нэг зүйлсээ айгүй их олон давтаж хэлж болцсохгүй. Нэг зүйлээ давталаад үгүй хамт баймаар гэн үгүй баяртай үгүй гэл байнга л нэг юм давтаж хэлж идэг байж болцсохгүй. За чон талт юм дахин хазарнууд авъя. Let go. Чон болохоор энэ нөхцөл байдлыг ерөөхдөө бол тавьж явуулж байгаа. Аясаар нь байлгаж байгаа байдалтай байна. Энэ ерөөсөө байдлыг контролтой болж байгаа байдалтай. Тэгээ science энэ нөхцөл байдал дээр чон нь нэг бол ийм дохионуудыг хүлээж байгаа. За би энэ тот дээр очиод тоттой ярилцсан гэдэг дохиог надад явуулаарай гэдэг ч юм уу. Нэг талаараа ийм дохионуудыг хүлээж байгаа. Нөгөө талаараа болохоор чонын талаар айгүйх юм дохионууд ирдэг гэж болцсохгүй. Тэгээд чи энэ хүнтэй тавьж явуулж болохгүй шүү гэдэг ч юм уу. Энэ хүнтэйгээ байханд байх хэрэгтэй шүү гэдэг ч юм янз бүрийн дохионууд чон дээр нь орж ирэх гэж болцсохгүй. За нэмэлт хөзөрнүүдийг харъя. Энэ нөхцөл байдал дээр өөр юуг мэдэх хэрэгтэй вэ? Four of Swords, King of Pentacles, King, Queen, Pentacles хоёулаа гарч ирж байна те. King, Knight of Pentacles. За тэгэхээр rejection wound буюу одоо гологдлтын шарх айгүй хүчтэй байна хоёр талт хоёуланд нь. Тэгээ яг илт гологдлтыг мэдрээд байгаа нь чон боловч татан ч гэсэн айгүй тийм гүн гологдлтын шархтай хүн байна. Тэгээ энэ хоёр хүний хоёулынгийнх нь хамгийн хүсэж байгаа зүйл та хоёрын хоёулынгийнх нь хүсэж байгаа зүйлс юу вэ? Туйлын хүсэл юу вэ гэх юм бол үнэхээр зүгээр л айгүй тайван, айгүй амар амгалан тэгээ хангалуун байх юм энгийн зүйлийг хүсэж байгаа. Энэ харилцаанд ямарваа нэг юм цаад санаатай, хорон санаатай гэдэг ч юм уу те янз бүрийн юмыг нэгнээсээ ингээд татаж авах гэж оролцсон гэдэг ч юм уу, манипуляцийн чанартай гэдэг ч юм уу, ийм зүйл ерөөсөй байхгүй байна. Энэ хоёр хүн хоёулаа л айгүй тийм доктортой тайван зүйлийг хүсэж байгаа. Айгу удаан хугацаанд үргэлжлэх чанартай харилцаа, чанартай зүйлийг хүсэж байгаа гэж харагдаж байна. Хоёулаа хүсэж байгаа. Тэгтээ энэ зүйлдээ ингээд тууштайгаар яг яаж энэ зүйлийн араас яг тууштайгаар яаж хөөцөлдөх учраа ерөөсөө олж чадахгүй байгаа харагдаж байна. Хоёр талд хоёулаа. Тэгээд одоо юу гэдэг энэ сайхан тайван амар амгалан үерхэл гэрлэлт гэдэг ч юм уу тий осын ярилцааны араас хөөцөлдөж ирсэн дундаас нь болоод байдаг энерги бол бас харагдаж байна.
Ингээд айгуу сайн ахилт гаргаж ирсэн аа. За чаднаа би хичээнэ гэснээр дундаас нь орхиод бууж өгөөд байдаг асуудлууд харагдаж байна. Яг яагаад бууж өгөөд байна гэхээр үерхэл хайрынхаа төлөө зүтгэжсэн аа. Дундаас нь шарах болон голгодтолтыг мэдэрчэнгүүтээ тэрэндээ эм ороод тэрэндээ баригдаад ингээд уйлаа суучж байгаа. Дүр зурглал бол харагдаж байна. За Page of Swords дахиад гарч ирж байна. Энд чинь Page of Swords гарч ирсэн байгаа. Empress ээж гэдэг үнтэй ээжтэйгээ холбоотой асуудалтай байж болцсохгүй. Эсвэл ялангуяа татын тал дээр ээжээсээ шарх авсан байж болцсохгүй. Эсвэл өмнө нь их нэртэй байсан байж болцсохгүй. Эсвэл өөр хүний хүүхдийг одоо чанаасаа өөр хүний хүүхдийг тийсэн байж болцсохгүй. Ганц би ээж ээж болцсохгүй. Ямар ч хэлээс ээж гэдэг ойлголт дээр айгүй шархтай хүн байна. Тэрнээсээ болоод өөрийгөө хайрлах гэдэг ойлголт нь айгүй сулхан байдаг. Өөрийгөө номер 1 тавих, өөрийгөө хайрлах, өөрийгөө тордох, өөрийгөө арчлах, өөрийгөө хүндлэх гэдэг ийм асуудлууд дээр жоохон дутмаг байдаг хүн байна. Дутн болохоор тэгэхээр өөрийгөө хайрлах нь айгүй дутуу байгаа тэгэхээр бусдыг хайрлах тал дээр хэцүүхэн болчтой. Хайр гэдэг зүйлийн талаар ойлголт нь жоохон хэцүүхэн. Золиос, зовлон, стресс, зүдрэн гэдэг ийм хайрын талаарх ойлголтууд айгүй юм онцгүй болоод хувирсан хүн байна. Чонын тал дээр болохоор бас яг үндэд төттөйгөө яг адилхан байдалд байгаад юм хэлийгээд хэлмээр байгаа боловч ярилцмаар байгаа боловч яг юу хэлэхээ мэдэхгүй яахаа мэдэхгүй тэгээд юу ч хэлсэн бай хэрэлдэх юм шиг муудалцах юм шиг дэмэдчих юм шиг санагдаад айгүй гацангүй байдалд байгаа харагдаж байна. За тэгэхээр энэ харилцаан дээр сахиусан сайхан зөвлөгөө хэлж өгөөч. Сайхан зөвлөгөө юу байгаа бол сайхан зөвлөгөө хэлвэл юу гэж хэлж өгөх бол харъя. Disappointment сэтгэлийг нь унгааж байгаа зүйлсүүдтэй хамгийн их нүүр тулаарай. The Tower тэгээ нөхцөл байдал ямарваа нэгэн зүйл бүтэхгүй нуурч унаад ах юм бол яг тэр чигээр нь хүлээж авах нь чухал гэж сахиусан зөвлөж байна. Ийм уналтууд, уналтууд, сүйрлүүд тохионгууд нь энэ бүх зүйлсүүдийг яг тэр чигээр нь хүлээж аваад тэр чигээр нь мэдрэх нь аюул чухал байгаа даа. Одоо хитрхи өөдрөг байх гэдэг хэрэг байхгүй. Юмс ингээ балраад одоо юу гэдэг ажилласаа халагдчих юм бол ажилласаа халагч за яах угаасаа өөр шинэ ажилд ормоор байсан гэдэг ч юм уу те угаасаа ажил нь таалагдахгүйсэн ингээд өөдрөгөр харах гэдэг шаардлага байхгүй тэгэх тусам ангаалт нь жоохон садаа болох гээд байна өөрийгөө голсон хэрэг болох гээд байна бүр ажилласаа халагдсан бол яг тэр гонёлол тэр шаналл тэр гологдолтой бүр тултал мэдэрч чадж байна гэдэг нь та өөрийнхөө дотоод хүүхдийг хайрлаж чадж байна л гэсэн үг. Тэр таны дотоод хүүхд ингээ уйлаад ахад та тэр хүүхдтэй хамт сууж чадж байна гэсэн үг. Харин ажилласаа халагдчихад за зүгээр яад ингээ тэгээд ах юм бол амар дотор нь ингээд амар гомдсон, амар гологдсон, амар шархалцсан хүүхд уйлаад байгаа тэр хүүхдийг ирэхэд бол харахуурын тэгээд хаалгыг хаагаад ингээ төвжээд дотроо орхиж байна л гэсэн үг. Тэгээ гадна тэр хаалгаа хаачаад тэр хүүхдийнхээ гадна гоё л штэ байдлаас шаргалтай байна гэдээ өөртөө худлаа яриад шаргалтай суугаад байгаагаас ялгаагүй зүйл болох гээд байна. Тэгээ энэ нөхцөл байдалд огцом өөрчлөлт бас орж ирэх болно. Энэ огцом өөрчлөлтийн өмнө маш том сэтгэлээр уналт тохиох болно. Тэгээ энэ огцом өөрчлөлт нь сайн зүйл. Ерөөсөө одоо болохгүй байгаа энэ хэрүүлийн чанартай гэдэг ч юм уу блокны чанартай юм харилцаа ерөөсөө нурж унаа энэ зүйл ерөөсөө удаан тэсэхгүй шинжлэгдэн энэ нөхцөл байдал шинжлэхдгээс арга байхгүй гэж харагдаж байна. Тэгээ шинжлэхдгийн тулд эхлээд сэтгэлээр гутарсан яасан өөдгөө юм бэ гэдэг ч юм уу те энэ мэдрэмжүүдээ бүгд ингэ мэдрэх хэрэгтэй гэж харагдаж байна. За өөр юуг мэдэх хэрэгтэй вэ? Wow, 10 of Cups. 2 of Wands дахиад гарч ирж байна. 5 of Swords. За байж байгаарай. За энэ дээр дахиад нэг 10 of Cups дээр би нэгэлт хөзөр авч үзье. Мессежийг нь яг хэлэхээс өмнө би баталмаар байна. Худлаа хүн хөргсөн мессеж хэлмээргүй байгаа учраас яг баттгачаад хэлмээр байна. За 10 of Cups дээр үзрөөч. Wow. Obstacles. Wow, okay. Тэгэхээр та хоёр маань Twin Flame удаж бас магадгүй л болоо явчлаа. Гэхдээ Twin Flame-ууд soulmate ер нь Twin Flame-ууд мөн эсхийг ерөөсөө би хэлж өгч болохгүй. Нэг ерөөсөө гадны хүн хэлж өгч болохгүй.
Ингээ та хэрвээ инженер мэргэжлийг сонгох гэж байгаа бол би танд чи инженер болох ёстой гэж хэлж өгч болохгүй адилаар би хэлж өгч болохгүй. Би зүгээр чиглүүлээд инженер болвол гайгүй юм шүү дээ гэж жоохон зөвлөөд энэ талаар харж үзээрэй, инженер болох талаар бодож үзээрэй гэж зөвлөж болно гэхээс биш ерөөсө баттгаж хэлж өгч болохгүй. Тийм болохоор зүгээр л би чиглүүлэг болгож хэлж байгаа. Чиглүүлэг нь болохоор та тэнцэл юмуд аж болцсошгүй. Яагаад гэвэл айгүйх олон тавцсан картууд энчээ төв фонц нь гарч ирэл, тэнцээ төв фонц нь гарч ирэл, page of swords нь гарч ирэл гэсэн. Тэгээд хоёрын шархууд бас ингээд нэг шархтай байгаад байгаа гэж харагдсан. Тэгээд ерөөхдөө энэ харилцаа бол үнэхээр аз жаргалтай харилцаа болж чаднаа, болно гэж харагдчихэв. Энэ хэрвээ энэ насанд хэрэг зөрүүдлээд нэгэнтэйгээ нийлэхгүй шийдчих юм бол энэ насандаа биш юм ахэд дараа айл нэг насандаа айл нэг бие биендээ бууж өхөө болсон тэр цагт ерөөсөө энэ харилцаа аз жаргалтай болох болно. Үнэхээр happy мөрөөдлийн сайхан хосын аз жаргалтай гэрлэлт аз жаргалтай сайхан гэр бүл ингээд тэр хүсээд байсан King of Pentacles тийм энэ хос үзрүүдээс гарч ирсэн King of Pentacles нь гарч ирэл Queen of Pentacles нь ч гэсэн ингээд хосоороо гарч ирээд байсан. Айгу би бас жоохон анзаараад ажиллаа. За тийм ээ. Тэгэхээр үнэхээр аз жаргалтай, үнэхээр гоё харилцаа болж чаднаа гэж харагдаж байна. Тэгээ энэ бол ерөөсөө жинхэнэ хайрын харилцаа мөн. Тэгээ яг одоо жоохон хідэн садаанууд тулгарсан байгаа. Гэтэ энэ садаануудыг тойрох зам угаасаа байдаг. Энэ садаа бол ерөөсөө үрд мөнхийн зүйл биш. Тойрох аргууд нь байдаг, даун тулах аргууд нь байдаг. Union тэгээ ихэр төрлийн нэгдэлт орох болно. Энэ насандаа орох боломж үнэхээр өндөр байна. Энэ нас гэд гэлтгүй нэг ойрын 5 жилдээ ч юм уу те орох магадлал бүр айгүй өндөр байгаад байна. За магадгүй ойрын 2 жилдээ ч юм уу те хэрвээ одооноос толинцгал энэ төр хийж эхлэх юм бол the union of divine soul counterparts is miraculous. За энэ тэгэхээр яг энэ Tower-ийн дараа энэ Tower гэдэг энэ үйл явцын дараа union нь орж ирж байгаа байдалтай харагдаж байна те. За the Two of Wands энэ болохоор ингээд Two of Wands гэх энэ хөзөр айгүй жоохон инээдтэй хөзөр ингээд нэгэндээ амар их дуртагчаалыг мэдэрсэн учраас тэр дуртагчаал ингээ хэрүүл маргаан болж гарч ирээд байгаа хөзрийг Two of Wands-аас бэлэгдэж болдог. Уг нь бол яг классик утгаараа болохоор хэрүүл маргаан гэдэг ч юм уу те эсвэл төлөвлөгөөг ерөөсө бүтэхгүй байгаа, ирэхгүй байгаа төлөвлөгөө эсвэл зөрчилдсөн, хайшилсан төлөвлөгөө бэлэгдэж болдог. Эсвэл зүгээр л энгийн төлөвлөгөө бэлэгдэж болдог. Гэхдээ ихэнхдээ Two of Wands гэх wand энэ саваа гэдэг нь өөрөө жоохон бэлгийн чанартай тэмдэгт учраас ингээд хоёр хүн саваагаар нийлүүлмээр байгаа учраас тэр саваа нь эргээр биш сөргөөр нийлэнгүүт тэр нь хэрүүл маргаан болж гарч ирээд тий бэлэгддэг хөзөр байгаа. Тэгээд та хоёрын хувьд энэ хэрүүл маргааны тулааны хөзөр бас ингээ гараад ирсэн. Тэгэхээр та хоёр нэгэнтэйгээ зөрчилдөд ялангуяа тат тал нь чон руу амар дайр давшлаад ах юм бол энэ хүн зүгээр л татан зүгээр л өөрийнхөө чоныг гих ингээд дуртагчлаа яг яахаа мэдэхгүй байгаа учраас тэрэндээ ингээ идэгдээд баригдаа тэрэндээ өөрөө ингээ шатаад бүр ингээ байж чадаад бүр яахаа мэдэхгүй болоод байгаа учраас ингээ дайраад яр гэж хар гэж байгаа. Тэгээ хар яр гэж дуусныхаа дараа өөрөө сэтгэлээр унгуудаа ёо за би болидо гингүүтээ блок дараад аж болцсохгүй шүү. Тийм байна. Тэгэхээр энийхэн зөвлөгөө нь болж бүтэхгүй байгаа зүйлсүүдийг болж бүтэхгүй байгаа чигээр нь яг үнэнчээр нь мэдэрнэ гэдэг зөвлөгөө үйлчилж байгаа. Энэ зөвлөгөө таныг урагшлуулах болно. Энэ зөвлөгөө таныг ихэр төрлийн нэгдэлтэнд хүргэх болно. Нуурч унжаа болж бүтэхгүй байгаа зөвлөлийг үнэнчээр нь мэдэрнэ. Ажлаасаа халагчсан болвол уйлн тэ уйлах хэрэгтэй. Гологдолтой муухай мэдрэмжээ тултал мэдрэх хэрэгтэй. Ингээ тэр муухай мэдрэмжээр өөрийгөө зовоо гэж байгаа юм биш. Зүгээр тэр муухай мэдрэмжээ уйлаад мэдрээд тэр чинь ингээ мэдрээд дуусна да. Нэг 5-10 минутын дараа дуусна. Эсвэл макс ихтэй нэг 30 минутын дараа дуусна. Тэгээд дуусах үед нь өөрийгөө харагдах нь. Тийм өөрийгөө харагдаад байдлыг эргээр харах нь буруу бол биш. Гэхдээ хүмүүс ерөөсөө өөрийгөө мэдрэх ёстой мэдрэмжээ мэдрээгүй байж тэр харагдалт ихтерхий эрт оруулж ирэх гэдэг. Ингээ алгасах гэдэг. Тэгээ алгассан мэдрэмж болгон дараа нь ингээ бүр идээлж гарч ирээд байдаг талтай. Ялангуяа ихэр төрлийн харилцаанд ингээ идээлж гарч ирээд байдаг талтай. Ихэр төрлийн тэр нэг идээлцэн асуудлууд ингээд толдож харуулад байдаг тал байгаа. Тэгэхээр та өөрөө хувьдаа муухай тохиож байгаа одоо энэ та хэрвээ чон нь тот надад хайртай да гэдгээ бараг заалж таамаглаж иж болцсошгүй. Манай энэ чон нь өөрөө айгүй тийм зүүн бэлэгч тэгээд завхусны заавраар явж байгаа хүн учраас
баг их хэрлүүд мөн байх та гэ таамаглалцсан хүмүүс аж уулзахгүй юу. Татна яг үндэ надад хайртай да. Яг үндэ надад сэтгэлтэй гээд зөөр таамаглалцсан явж болцсохгүй тэглээгээд татна таныг блоклоод байгаа. Тань руу хар яар хийгээд байгаа. Энэ зүйлсүүдийн мэдрэмжийг нь мэдрэхгүй ажиллахгүй мэдрэх хэрэгтэй. Яг нэрнгээсээ их хэрлүүд биш өнөө гэдэг ч юм уу те. Тань руу ингээд тантай муухай харцаа, таны блоклоо, тань руу хар яар хийгээд байгааг та энгийн үед яг яаж мэдрэх үү? Яг тэр чигээр нь мэдрэх хэрэгтэй. Ихэр төлөө дэмжингээд хойшлуулад байх юм бол энэ нөхцөл байдал ерөөдөө бол жоохон гацанга мухардалд орно. Тэгээ энэ нөхцөл байдлыг яаж урагшлуулах вэ гэхээр энэ нөхөр татын те энэ нөхөр татын хийгээд байгаа асуудалтай зүйлсүүдийг нь мэдрэх хэрэгтэй. Яг асуудалтай чигээр нь мэдрээд тухайдаа мэдрээ нэг 5-10 минут мэдрээд анаагаад яваад ах хэрэгтэй. Тэгэх юм бол байдал урагшилж эхэлнэ. Тэгээд би энэ татны талыг харж байхдаа энэ элдэн ингээд чонлууга чиглэлсэн байна гэдэг. Тэгээд энийг насан туршиг үзэж байгаа болоо. Гэхдээ ямар ч хэлсэн жоохон нэмэх 18 тэмдэглэл харах юм бол ингээд нүрээ буруулсан ирнэ ингээд элдийнхэн байрлалыг харж байгаа бах те. Тэгээд элдэн ингээд чонлууга чиглэлсэн байгаа. Би анх анзаарсан. Тэгээд хилийгээд ихтэйхэн хэлэх арга олохгүйсэн учраас хилээгөө өнгөрцөн. Тэгээ одоо энэ төв хүн анзанд бас гарч ирээд байгаа учраас миний таамыг баталж байна. За тэгэхээр уншлага нь ингээд уншлагын эхнийхэн хэсэг ингээд боллоо. Одоо хоёр дахь хэсэг л нөрөө. Хоёр дахь хэсэг дээр болохоор энэ харилцааны ирээдүй болон бас цаг хугацаа харъя. Өөр бас зүйлөө хараад тэгээд уншлага нь бүрэн болгоно. Хэрвээ нэмэлтийг авах гэж байгаа бол энэ бичлэгийн description дотор болон коммент дотор холбоос нь байгаа. Тэгээ холбоос руу ороод амархан төлбөрөөлөөд тэгээ шууд вебээс үзэж байгаа шүү. Ерөөсөө имэйл хүлээн гэсэн хүлээх удах шаардлагатай зүйл байхгүй болсон. Тэгээ манай эрэгтэй мөр ширээн дээр гаад ирлээ. Манай эрэгтэй мөр ерөөсөө намайг ажил хийж хахад гарч ирдэггүй, ажилд нэг орооцолддоггүй. Гэхдээ манай эрэгтэй мөр ширээн дээр гарч ирсэн их сонирхолтой санагдаж байна. Divine Masculine орж ирж байна те. За тэр яах вэ? Тэгээд хэрэг бичлэгийн чинь өндөрлөх гэж байгаа бол хүн зэнтэй цаг үеийн энергинуудтай хаваалцсан. Маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Би тэгээ муурныхаа сарвууг нь харуулж өгье. Сарвуугаа харуулах уу? Сарвуугаа харуулахгүй нэ. За. За тун удахгүй дараагийн бичлэгээр эсвэл нэмэлтээр нь уулзъя.